2017-оос 2024 оны хооронд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, улмаар 116 хүн нас орж 8000 шахам хүн гэмтсэн байна. Түүнчлэн 10 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг тутмын нэгэн лилэрч үлдсэн 9 нуугдмал байдал байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил үр дүнгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд онцолж байна. Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэхэд тулгарч байгаа бэрхшээл нь улсын нэгдсэн бодлого төлөвлөлтгүй, хяналтцул, санхүүжилт тогтворгүй, олон улсын төсөв хөтөлбөрөөс хэд хамааралтай. Мэдээллийн сан статистикийн тоон зөрүүтэй, зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хууль дахь заалтууд оновчтой бус. Гэр бүлийн хүчирхийллийг улам даалт хэлбэрт оруулж байгаа зэрэг асуудал нь сүүлийн 8 жил Монгол улс гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх чиглэлд хийсэн ажил нь байнгын ухралтай гарах шалтгаан болсон гэж төрийн бас байгууллагууд тайлбарлаж байна. Жишээлх юм одоо эрүүгийн хуульд байгаа тийм хохирогчтой уулзахаар оролдохыг хориглох, тодорхой газар очихгүй байх, зан үйлд нөлөөлөх, албатан сургалтанд хамрагдахыг даалгах, архитах, нөгөө согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох гэдэг ийм нөгөө арга хэмжээнүүд эрүүгийн хуульд байгаад идэг. Зөрчлийн хуульд ерөөсөй байхгүй, шууд баривчилдаг, зан үйлд нөлөөлөх, сургалтанд суулгадаг гэдэг. Тэгэхээр зэрэг энэ зөрчилтэй энэ хуулийн зохицуултуудыг бид нар бас эргэж харахгүй бол болохгүй нэ. Ингээд шууд баривчилчдаг юм чинь нөгөө хүн ажилласаа халагддаг тийм ээ. Инээсээ болоод одоо яадгийн нөгөө гэр бүлд улам их зөрчлөө үүсдэг ч байдаг юм уу. Тэгээд энэ нөгөө нэг илүү нөгөө даалт хэлбэр рүү ороход нөлөөлж байгааг бас үгүйсэхгүй. За тэгээд сүүлийн 3 жил нэг цаг төр хамгаалах байруудаар үйлчлүүлж ирсэн хөгжлийн бишэлтэй болон LGBT хүмүүсийн тоог бид нар авахд 4.2% эзэлж байсан, 5% ч хүрэхгүй. Тэгэхээр нөгөө энэ төр хамгаалах байр нэг цагийн үйлчлэг нь хүртээмжгүй учраас бид нар очихгүй байгаа. Тэрнээс биш бид нар хүчирхийлэлд өртөөгүйдээ биш, судалгаагаар бол 70-аас илүү хувь хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн судалгаа байгаад байгаа юм. Түүнчлэн хүний бэлгийн эрхчлөө халдшгүй байдлын эсрэг гэмтэргийн улмаас 2020 онд 248 хүүхэд, 2021 онд 362, 2022 онд 458 хүүхэд, 2023 онд 541 хүүхэд, 2024 онд 598 хүүхэд хохирсон бөгөөд жил бүр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гэвч улсын төсөвт хүүхэд хамгааллын зардлын төсөв 20 тэрбум хүртэл нэмэгдэж батлагдсан ч үр дүн зарцуулалт хангалтгүй байгаа нь дээрх тооноос тодорхой харагдаж байна гэдгийг хэлж байна. Мөн улсын хэмжээнд ажиллаж байгаа 107 хамгаалах байр нь цагдаагийн газрын хохирогч хамгаалах байр мэт ажиллаж, шүүн орой хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээж авч хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэдгийг шүүмжилсэн юм. Ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл бол нэг ярвигтай, нюанстай хэрэгээ, шийдэгдэх процесс ч гэсэндээ байдаг, нотлох баримт байдаггүй. Тэгээд ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн улмаас хүүхэд жирэмсэн болоод нууж одоо дарагдуулж айж ичиж явсараа байгаад үр хөндүүлэх боломжгүй хугацаан дээр ирээд төрхөөс өөр аргагүй байдалд хүрдэгэ. Төрөхөд тухайн төрх одоо эмнэлгийн байгууллагын ёс зүй, тухайн эмнэлгийн байгууллагын өрөө жишээлбэл хүүхдэд ээлтэй байна уу? Насан турш хүмүүстэй авчиад нэг өрөөнд оруулаа ичдэг. Нөгөөдөл нь хар багасаа инглээ гэд хүүхдийг дахин сэтгцийн гэмтэлд учруулж идэг. Тэгээд төрөх үед нь одоо чи хийхдээ ичээгүй юм байж яхаараа төрөхтөө ингэдэг гэж насан туршаагүй хүүхдүүдийг буруутгаж чинь тэ төрөхт нь. Тэгээд эрүүл мэндийн салбарт бол яг энэ 18 хүртэлх насны охидыг хэрхэн төрүүлэх вэ гэдэг эмнэл зүүн удирдамж байдаггүй юм байна. Тэгээд яг өнгөрсөн жил нэг тохиолдол гараад 10 настай жирэмсэн охинд хүрхөөр олоод өвчин намдах дооцыг яаж хийх вэ гэдэг дээр ямар ч нэг бичиг баримт байхгүй, хоорондоо хуралдаж байгаа дундуур нь авсан гэдэг өрснөөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бас хүний эрхийн дэд хороо анхаарч өгөөч. Ер нь бол эрүүл мэндийн салбар бол хүний эрхийн асуудлыг нэлээд үл ойшоосон орхигдсон салбар байгаа учраас энэ салбар руу бас орж ажиллахыг хүсэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх зардлыг төсөвт тусгаалan тусгаж жил бүр батлуулах, зөвхөн хүүхэд хамгаалах зардал гэж ялгуурлахгүй байх, өсвөр насндаа ээж болж гэр бүлээсээ хөөгдсөн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах байртай болгох, тэдэнтэй ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусгаалan сургалтанд хамруулж мэргэшүүлэх нь чухал байгааг онцолж байсан юм а.